Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ука байна. Өнөөдрийнхөө энэ бичлэгээр би яаж дасгал хийдэг болох вэ тухай ярих хүсэлтэй байна. Хэрвээ та дасгал хийдэггүй бол, тийм ээ, хийдэггүй тэгээд яаж дасгал хийдэг болох вэ гэж бодож байгаа бол, хэрвээ та дасгал хийдэгч хийхэ болчихдаг. Тэгээд яаж дасгал хийдэг болох вэ гэж бодож байгаа бол энэ бичлэгийг танд зориулж байна. Тэгэхээр би өнөөдөр дасгал хийж эхлэхэд туслах 5 зүйлийг оруулж байна. Тэгэхээр эхнийх нь юу вэ гэвэл яагаад дасгал хийх хэрэгтэй байна вэ гэдэг шалтгаанаа тодорхой гаргах хэрэгтэй. Тэгэхээр миний хувьд яасан бэ гэвэл бүр анх эхлээд яагаад дасгал хийх болсон шалтгаан юу вэ гэвэл би гурилан бүтээгдэхүүнд маш их дуртай байсан. Жихэр, жимс, шоколад идэх маш дуртай байсан л та. Тийм болохоор энэ гурилан бүтээгдэхүүнийг мөн жихэр, жимс, шоколадаа бүр хязгааргүй идэхийн тулд дасгал хийж эхэлсэн гэж болно. Дараа нь энэ шалтгаан маань өөрчлөгдсөн л дөө. Дараа нь яасан бэ гэвэл амжилтанд хүрэх хүсэлтэй байсан. Тэгээд амжилтанд яаж хүрэх вэ гэдэг учраа мэдэхгүй. Тэгээд амжилтанд яг хүрэхийн тулд юунаас эхлэхээ бас мэдэхгүй байсан учраас би энэ дасгалаа зөвхөн сайн хийхээр шийдсэн гэж болно л доо. Тэгэхээр амжилтанд хүрэхийн тулд би хийж байгаа тэр дасгалаа цааш нь үргэлжлүүлэх тийм шийдвэр гаргаж байсан. Хэрвээ та амжилтанд хүрэх хүсэлтэй тийм ээ, тэгээд яг амжилтаа хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байгаа бол мөн над шиг дасгал хийж эхлээрэй гэдгийг би зөвлөх хүсэлтэй байна. Дараагийн шалтгаан нь юу вэ гэвэл төд удалгүй манай ээж аав хоёр хоёулаа өнгөрсөн. Тэгээд энэ байдал надад маш их хүн дээр тусч байсан. Тийм болохоор би өөрийнхөө хүүхдэд тийм ээ удаан харагдахын тулд, урт удаан наслахын тулд би дасгалаа цааш нь үргэлжлүүлсэн гэж болно. Тэгээд дараагаар нь яасан бэ гэвэл би хоёр дахь хүүхдээ гаргасан байгаа. Тэгээ хоёр дахь хүүхдээ гаргасны дараагаар бол турахын тулд дасгал хийдэг болсон. Яагаад гэвэл жин нэмэгдсэн. Тэгээ жингээ хасах маш их хэцүү байсан учраас дасгалаа цааш нь эрчимтэй өргөжлүүлсэн байгаа. Турах шалтгаантайгаар ингээд цааш нь яасан бэ гэвэл 40 нас хүрсэн. Тэгээ 40 нас чинь залуу, тийм ч залуу нас бас биш тийм ээ, 20 эддэг харьцуулах юм бол тийм болохоор би залуугаар байх сонирхолтой байсан учраас би дасгалаа хийж залуу байх сонирхолтой байсан учраас дасгалаа цааш нь өргөжлүүлсэн гэж болно. Тэгээд одоо яаж байна вэ гэвэл би дээрх энэ түрүүний хэлсэн шалтгаанууд дээр нэмэгдээд би өөрийгөө сорих хүсэлтэй болсон. Тэгэхээр хийж байгаа тийм ээ, энэ фитнесийнхаа ур чадварыг дээшлүүлэх сонирхолтой болсон учраас би дасгалаа улам сайн хийж энэ ур чадваруудаа нэмэх шалтгаантайгаар дасгалаа хийж байгаа гэж ойлгож болно. Тийм учраас таны хувьд тэр шалтгаан чинь юу байх вэ? Дасгал хийх тэр шалтгаан чинь юу байх вэ гэдгээ эхлээд тодорхойлоорой. Тэгээд дасгалаа хийх юм бол тэр шалтгаан чинь таныг цааш нь мотивац өгч дасгалыг чинь хийлгүүлэх болно. Ингээд хоёр дахь туслах зүйл нь юу вэ гэвэл хэрвээ та шалтгаанаа олж мэдэхгүй байгаа бол тийм ээ, шалтгаан юу байж болох уу гэд бас яг тэрийг олж мэдэхгүй байгаа бол өөрөөсөө дараах асуултыг асуугаараа. Энэ асуулт юу вэ гэвэл дасгал хийх нь яагаад өнөөдөр танд чухал байна вэ? Дасгал хийх нь яагаад өнөөдөр танд чухал байна вэ гэдэг асуултыг та өөрөөсөө асуугаараа. Тэгээд энэ асуултыг тийм ээ, хариултыг нь олон олтлоо өөрөөсөө асууж энэ асуултан дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Тэгснээр та энэ асуултныхаа хариултыг олох болно. Тэгээд энэ асуултны хариулт чинь таны шалтгаан байх болно. Энэ шалтгаан чинь таныг өглөө болгон орноос чинь босгож дасгалаа хийлгүүлэх шалтгаан байх болно гэдгийг хэлэх хүсэлтэй байна. За 3 дахь зүйл нь юу вэ гэвэл хамтдаа дасгал хийх хүнийг олоороо. Анх дасгал хийж эхэлж байхад гав ганцаараа дасгал хийх чинь бас айгүй хэцүү байдаг байхгүй юу? Тэгхийн болохоор хамтдаа дасгал хийх хүн олох юм бол бие бинийгээ цааш нь түлхэж өгөөд дасгалаа хамт хийх боломж
гардаг. Жишээлх юм бол найзтайгаа яриа тийм ээ хоёулаа дасгал хийж эхэлье. Тэ өөрчлөлт гаргаж эхлэе. Турыч гэдэг юм уу, эсвэл булчинтай болъё гэдэг юм уу, гоё биетэй болъё гэдэг юм уу, тийм ээ фит болъё гэд найзтайгаа ярьж зөвшөлдсөд нэг зорилго гаргаад тэгээд хамтдаа дасгал хийх юм бол жишээлх юм бол би найзтайгаа дасгал хийж эхэллээ гэж бодох юм бол өнөөдөр миний залхуу хурж яхад манай найз намайг гарья гэсээр хагаад авч гардаг ч юм уу, эсвэл манай найзын залхуу хурж яхад би өнөөдөр залхуу хүрээгүй гарья гэд би биндээ тийм ээ эрч хүчээ өгөөд ингээд цааш нь дасгалаа хийх маш сайхан боломж байдаг. Тэгээд найз нөхөдтэйгөө хийж болно, эгчтэйгээ, ахтайгаа, дүүтэйгээ хийж болно, нөхөртэйгөө хийж болно, эхнэртэйгээ хийж болно тийм ээ. Тийм болохоор дасгал хийх ханьтай байснаар дасгал барс цааш нь хийх боломжтой байдаг юм шүү. Тийм болохоор дасгал хамтдаа хийх хүнийг олоорой. За дөрөв дэх нэг зүйл нь юу вэ гэвэл сургалтанд хамрагдах байдаг. Би яаж исэн бэ гэвэл би дасгал хийгээд хийхин тулд тийм ээ хэрвээ сургалтанд хамрагдаагүй тохиолдолд би яг ямар дасгалаа хийхээ бас мэддэггүй байсан л та. Тийм болохоор дасгал хийхин тулд YouTube-аар орж хайж үзнэ, Instagram-аар хайж үзнэ. Тэгээд за нэг энэ дасгалыг хийчих юм болоо да гэж бодоод тийм ээ дасгалаа хийдэг. Хийсэн ч гэсэн яг тэр нь үр дүнтэй болдгүй, зөв хийгээд байгаагаа мэдхгүй, буруу хийгээд байгаагаа мэдхгүй. Тэгээд нөгөө дасгалаа хайгаад ингээд цаашаа өөр яг адилхан одоо шил би скват хийлээ гэж бодох юм бол скват хийн. Тэгтэл би зөв хийгээд байгаа, буруу хийгээд байгаагаа мэдхгүй. Нэг хүний скват хийж байгаа бичлэг үзэн тийм ээ. Тэгтэл тэр хүний скват хийж байгаа бичлэг нь хангалттай биш санагдаа бас нэг хүнийхээ үзэн, бас нэг хүнийхээ үзэн, бас нэг хүнийхээ. Тэгээ бичлэгээс бичлэг рүү дамжсаар байтал тэр нь цаг хугацаач өнгөрдөг. Нөгөө яг дасгал хийх гэжсэн тэр мотивацаа шууд алдаж эхэлдэг, ирч хүчээ алдаж эхэлдэг л дээ. Тийм болохоор за маргааш болъё гэдэг өнгөрөөждөг. Маргааш мөн ялгаагүй цаг хугацаа алдаад яадаг. Тийм болохоор тэр үнэгүй бичлэг хаягаад олоод хийн гэдэг нь миний хувьд бол бүтэмжгүй санагдсан, бүтлгүй санагдсан. Тийм болохоор сургалтанд хамрагдах нь айгүй зүгээр санагдсан. Яг ямар дасгал хийхээ мэднэ. Тийм учраас тэр дасгалаа харж агаад шууд хийдэг. Ирч хүчтэй байгаа дээрээ шууд дасгалаа хийгээд тэгээд нөгөө дасгал хийх сургалтанд хамрагдах чинь 4-7 хоногийн, 5-7 хоногийн, 6-7 хоногийн ингээд яг энэ богино хугацаанд хамрагдах тийм сургалтууд байдаг л да. Бүр цаатал нь 17 хоног ч юм уу, зарим тохиолдолд 3 сар ч байх жишээтэй тийм ээ. Би хувийн дасгалжуулагч авч яхад 3 сар би хувийн дасгалжуулагч аваад дасгал үргэлжлүүлж байсан. Тэр маань хамгийн урт хугацаа болж байсан. Тэрнээс биш би айгүй олон төрлийн сургалтууданд хамрагдаж байсан. Тэр нь ихэвчлэн 8-7 хоног, 6-7 хоног, 4-7 хоног байсан. Тэгэхээр энэ богино хугацаанд маш их үр дүнтэй болж чаддаг. Ягаад гэвэл ямар дасгалаа хийхээ мэддэг, яаж хийхээ мэддэг, нөгөө сургалтанд оролцсон учраас хинтээ хандаж, хинээс асуухаа шууд мэдэж байгаа, шууд асуух гэсэн асуултуудаа асуугаад явцдаг учраас маш их үр дүнтэй болгож чаддаг. Мөн ялгаагүй сэтгэлэг нэг хүмүүстэй тийм ээ. Нэг сургалтанд хамрагдлаа гэх юм бол бид нэр хаалттай Facebook-нд группт ордог ч юм уу тийм ээ, эсвэл Zoom бичлэг дээр уулздаг ч юм уу. Тэгээд сэтгэлэг нэг хүмүүстэй холбогдож чаддаг учраас бие биенээсээ урам аваад бие биендээ урмаа өгөөд маш их эрч хүчтэйгээр дасгалаа хийх тийм сайхан боломж олддог учраас сургалтанд хамрагдах нь маш их давуу талтай санагдсан. Хэрвээ та ямар сургалтанд хамрагдах вэ гэдгээ сайн мэдэхгүй байгаа тохиолдолд би танд нэгэн зар дуулгах хүсэлтэй байна. Энэ зар юу вэ гэвэл би хүс хийх хүр фитнесээс гаргаж байгаа супер 6 хэвлийн булчингийн хөгжүүлэх онлайн програмд эсэлт авч эхэлсэн байгаа. Сургалт 8 сарын 9-нд эхэлнэ. Ирэх нэгдэх өдөр удахгүй эхлэх байгаа. Хэрвээ та энэ сургалтанд хамрагдах хүсэлтэй байгаа бол та өнөөдөр төлбөрөө төлөөд ороод ирээрээ. Энэ сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахаар бол би энэ бичлэгийн доор description хэсэгтэр холбоосыг нь оруулчихсан байгаа. Та тэр дээр дараад орох юм бол та бүх хэрэгцээтэй мэдээлэл хүлээж авах болно. Тийм болохоор хэрвээ энэ сургалтыг энэ супер 6 хэвлийн булчинг хөгжүүлэх сургалт надад тохирсон хэрэгтэй сургалт байна гэж үзэж байгаа бол та энэ сургалтанд хамрагснаар та сэтгэлэг нэгтэй хүмүүстэй мөн ялгаагүй Facebook группээр та танилцах болно. Тэгээ бидээ дэмжлэгөө өгөөд та бүгдээрээ хамтдаа хэвлийгээ хөгжүүлж илүүдлээ өөхөө шатаах сургалт байгаа. Тэгээд энэ удаагийн эсэлт юугаараа ялгаатай вэ гэвэл өмнөх эсэлтүүдээс юугаараа ялгаатай вэ гэвэл энэ сургалтанд хамрагдаад онцгой
өөрчлөлт гарсан хүний төлбөрийг би буцаагаад өгөх болно. Тийм учраас та үнэгүй суралцахдаа яг ижилхэн үнэгүй суралцсан гэсэн үг. Би танд онцгой өөрчлөлт гаргах бүхэл хүчээ ашиглаж таныг онцгой өөрчлөлт гаргаасаа гэдэгт туслах болно. Таач гэсэн өөрийнхөө зүгээс онцгой өөрчлөлт гаргая гэд зүтгэх юм бол хоёр талаасаа нийлээд та онцгой өөрчлөлт гаргах болно. Энд сургалтанд оруулсан дасгалууд зөвхөн таны хэвлийг таргетлж, зөвхөн таны хэвлийд байгаа өөхийг шатааж, бэлхүүсээрээ турж, нарийнхан болж 6 булчингийн чинь гаргаж ирэх зорилготой учраас та өдөр болгон 7 хоногийн 5 өдөр болгон ондоо өөр төлөвийн дасгал хийдгээрээ маш онцлог байгаа. Тэгэхээр өөр дасгал хийх учраас таны булчин зочроож танд гарах өөрчлөлт төр үр дүнд маш хурдан хүрэх юм шүү. Тийм болохоор та хэрвээ дасгалаа алгасалгүй хийж чадхал юм бол онцгой өөрчлөлт гаргаж чадна гэдгийг би амлаж байна. Тэгэхээр энэ хүсхий хөр фитнесээс гаргаж байгаа супер 6 хэвлийн булчингийн 30 хоногийн сургалтанд таныг үрж байна. Та оролцоороо дэлгэрэнгүй мэдээллийн доор оруулсан линк дээр дараад аваараа гэдгийг хэлэх хүсэлтэй байна. За тэгээд эргүүлээд бичлэгээ цааш нь өргөжлүүлье. Тэгэхээр эхнийх нь юу вэ гэвэл шалтгаанаа тодорхойлороо. Яагаад та дасгал хийх хүсэлтэй байгаа юм бэ гэдэг шалтгаанаа тодорхойлороо. Хэрвээ шалтгаанаа олоод тийм ээ олж чадахгүй байгаа бол дасгал хийх нь яагаад өнөөдөр танд чухал байна вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуугаараа. Дасгал хийх нь яагаад өнөөдөр надад чухал байна вэ? Дасгал хийх нь яагаад өнөөдөр надад чухал байна вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад тэр асуултан дээр анхаарлаа төвлөрүүлээрэ хариултыг нь олон олтлоо анхаарлаа төвлөрүүлж энэ хариултыг нь өөрөө олоороо тэр хариулт нь таны дасгал хийх шалтгаан байх юм шүү. Тэр шалтгаан таныг орноос чинь өглөө эрт босгоод дасгалыг чинь хийлгүүлэх шалтгаан байх юм шүү гэдгийг хэлэх хүсэлтэй байна. Ингээ 3 дугаарт хамтдаа дасгал хийх тэр хүнээ олоороо найзыгаа ч юм уу, их нэрийгээ ч юм уу, нөхрийгөө ч юм уу, ах дүүгээ ч юм уу, аль нэг хүнийг тийм ээ хамтдаа дасгал хийх юм бол бие биенийхээ эрч хүчинд татагдаад илүү үр дүнтэй дасгал хийдэг дадалтай болдог юм шүү. Ингээд дөрөвдүгээрт ямар нэгэн сургалтанд хамрагдах байгаа, ямар нэгэн сургалтанд хамрагдсанаар хүн мөнгөө төлөөд сурж байгаа учраас мөнгөө өрөнд харан хийхгүй тулд богино хугацаанд маш их үр дүнд хүрж өөрийгөө дайчилдаг учраас үр дүнд хүрэх нь илүү байдаг. Мөн фитнесийн талаар мэдлэгтэй болж фитнесийн дадалтай болоход тусалдаг юм шүү гэдгийг хэлэх хүсэлтэй байна. Ингээд 5 дугаарт дасгал хийх хэцүү гэдэг бодлоо дасгал хийхэд амархан, дасгал хийх зугаатай, дасгал хийх маш эрч хүчтэй болдог гэдэг эерэг бодлоор орлуулах байдаг. Тэгэхгүй бид нэр яадаг вэ гэвэл өмнө дасгал хийж үзээд тийм ээ бүтлгүүцсэн ч юм уу тийм ээ дасгал хийгээд бие хүндүүлсэн ч юм уу бэртэл авсан ч юм уу эсвэл дасгал хийх нь маш хэцүү байсан ч юм уу эсвэл дасгал хийх нь хэцүүгээс гадна хийж чадахгүй жоохон шараа болсон ч юм уу эсвэл хийж чадахгүй ядаргаатай санагдсан ч юм уу тийм ээ тэр байдлаас болоод тэгээд тэр нөгөө хэд хэдэн удаа давтагдсанаар бидний нөгөө тархинд дасгал хийх нь хэцүү, дасгал хийх нь хүндүртэй болгодог, дасгал хийснэ амаргүй байдаг, дасгал хийх нь утгагүй гэдэг тийм бодол суудсан байдаг учраас яг нөгөө дасгал хийх гэхээр нөгөө бодол нь шууд гарч ирээд бид нарыг болиулдаг байхгүй. Яа дасгал хийх хэцүү шүү гэд хийж чаддаггүй тийм учраас энэ тархинд хоногшчихсан байгаа энэ бодлоо бид нар эерэг бодлоор өөрчлөх хэрэгтэй болдог. Ингэж эерэг бодлоор өөрчилж дахин програмчлснаар бид нар дасгал хийх нь амархан, дасгал хийх нь маш сайхан, дасгал хийх нь эрч хүчтэй хүнийг болгодог. Дасгал хийснээр амжилт руугаа ойртдог, дасгал хийснээр зорилго руугаа явах тэр эрч хүчийг өгдөг ч гэдэг юм уу, дасгал хийснээр эрүүл чирэг байдаг гэх мэтчлэн маш сайхан эерэг бодлуудаар дүүргэж өгдөг учраас амжилтын тайрны тусламжтайгаар энэ тархин дэх бодлоо дахин програмчлах хэрэгтэй байдаг. Тийм болохоор би өнөөдөр энэ бичлэг дээр би танд зориулж яг ямар амжилтын тайр нь өрөх вэ гэдгийг оруулж байгаа. Тэгэхээр тэр амжилтын тайрныг та бичиж аваад өдөр болгон өөртөө хэлээрээ дасгал хийхээс өмнө тийм ээ яг нүдэн анж хаад дасгал хийх
хий гэж яагаад тийм ээ би өстой эрүүл чирэг би хүчтэй дасгал хийснээр өстой маш их сайхан ирч хүчтэй болдог юм шиг өнөөдөр өстой будаа болгоод үгүй өнөөдөр өстой жинхэнэ утгаараа дасгалыг хийдэг болъё ч гэдэг юм уу өөртөө тэр сайхан урмынхаа үгийг хэлээд амжилтынхаа тарныг үрж яагаад хийх юм бол тэр өдрийн дасгал маш сайхан ирч хүчтэй хийгддэг мөн дасгал хийгээгүй өдөрч гэсэн өстой дасгал хийснээр би үнэхээр сайхан ирч хүчтэй болж байгаа дасгал хийснээр би үнэхээр хүссэн биеэ олж авч байгаа юм шүү гэд өөртөө уншснаар тийм ээ маргааш нь дасгалаа хийх гэхээр яг энэ бодол чинь эргэж гарч ирж таныг дасгалыг чинь хийлгүүлдэг юм шүү. Тийм болохоор та хэр их олон удаа энэ амжилтын таринаа өрн тэр хэмжээгээр таныг дасгал хийлгүүлэх болно. Тийм болохоор оюун ухаанд хадгалагдсан энэ дасгалын тухай дасгал хөдөлгөөний тухай, бие тамирын тухай тийм ээ энэ сөрөг бодлоо эерэг болгож өөрчлөх юм шүү. За тэгэхээр би одоо утахгүй амжилтын тарин танд амжилтын тарин өөрих болон та надтай хамт байж байгаад амжилтын таринаа өрөөрэй. Мөн хэрвээ та супер 6 хэвлийн булчин хөгжүүлэх онлайн сургалтанд хамрагдах хүсэлтэй байгаа бол та нэгдэх өдрөөс өмнө орж ирээд төлбөрөө төлөөд орж ирээд энэ доорх холбоос дээр дараад төлбөрөө төлөөд ороод ирээрээ. Тэгээд энэ маш сайхан боломжтой өнгөө сурах энэ сайхан боломжийг битгий алдаасаа гэж бодож байна. Ягаад гэвэл хүмүүс асуусан байсан дараа нь явхаар бол дараагийн сургалтанд чи хамрагдъя. Энэ удаа боломжгүй гэд зарим хүмүүс бас хэлсэн байгаа. Тэгэхээр дараагийн удаа энэ санал байх уу байхгүй юу гэдгийг би танд амлаж өгч чадахгүй. Ямар ч лээсээ энэ удаад энэ сайхан боломжийг гаргаж байгаа учраас та заавал хамрагдаараа гэдгийг хүлэх хүсэлтэй байна. За одоо бүгдээрээ амжилтынхаа тариныг хамтдаа өрье. Би эрүүл чирэг. Би эрүүл чирэг. Би эрч хүчтэй. Би эрч хүчтэй. Дасгал хийх болгонд би улам эрч хүчтэй болдог. Дасгал хийх болгонд би улам эрүүл чирэг болдог. Дасгал хийх болгондоо би фитнесийнхээ зорилгод ойртож байна. Дасгал хийх болгондоо би фитнесийнхээ зорилгод ойртож байна. Би өөрийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө өөрийгөө эрүүл чирэг байлгаж байна. Дасгал хийснээр миний бие хөнгөрөөд сайхан болдог. Дасгал хийснээр миний бие хөнгөрөөд маш сайхан болдог. Дасгал хийснээр би бусдад эерэг нөлөө үзүүлж чаддаг. Дасгал хийснээр би бусдад үлгэр дуурайл болж чаддаг. Би чадах бүхнээ хийж байна. Би чадах бүхнээ хийж байна. Би дасгалаа 100% хийж чаддаг. Би дасгалаа өөрийгөө дайчлаад 100% хийж чаддаг. Би өөртөө хайртай. Тийм ч учраас би дасгал хийдэг. Би өөртөө хайртай. Тийм ч учраас би дасгал хийдэг. Дасгал хийснээр амжилтанд хүрч чадна. Дасгал хийснээр амжилтанд хүрч чадна. Би эрүүл чирэг. Би эрүүл чирэг. Би эрч хүчтэй. Би эрч хүчтэй. Надтай хамт амжилтын тарин өрсөнд танд маш их баярлалаа. Хүс, хий, хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Дараагийн бичлэг хүртэл баяртай.